За тэгэхээр сайн байцгаана уу. Хазуугийн бичлэгийн тавтай морил. За өнөөдрийн дугаар дээр алкар дээр кор явсан. За тэгэхээр season 41-ийн апдейт дээр бол ер нь эхлээд Blizzard-аас эхлээд доошоо мафа түгээд тэгээд эсрэг лейн лүнг англина. Энэ тоглолтын дээр бол тэгээд манай Ром бол Сильвана гэдэг бурханлаг хэрэг байгаа. Юуны төрөнд 4 левел орсныг хурж ирж эхнэрийн хороо. Тэгээ сайхан бафа задаа зогсож байсан чинь вау, манай харийг задууслаа гэсэн чинь вау, amazing. Ийм л Legend rank Chinese. Миний ер нь бол хамгийн дургүй яриа нь Marcel гэдэг яриа л DG-гийн одоо яг хаард болгосон хуулбар юм шиг санагддаг. Айгу хэцүү. Дээр нэмээ стантай. Гүшион за нөгөө хартихын маань хороолоо. Би бол энэ хэрэг харит биш хартих гэж дуудах дуртай. Тэгэл нүүр нүдгүү хөөж явж байгаа. Алчаал хүн дээр алчаал унаад байгаа. За энэ удаа хартих хажууд байхгүй. Бафа бол сейф авсан. За би айлын редрүүн ротейт өгч редиг нь аваад. За энэгээр сул баф юу вэ? Бүгдийн төвчээ сан руу гэнг гэж өгч яриад. Ийхүү бурханлаг Petrify миний толгойг бол гашлуулна. Маанах тоолдог байгаа. Амар сайхан амар чимэр бафа зодод хажууд хартих байхгүй. Цаанаас гүшөө. Яа нэгэн шилж буулгах гэж үзээ. За чими бол бас бафа авчихгүй байгаа. Тэгээ айлынхан сайн юм билээ. Legend гэлтгүү. Митиг Immortal шиг тоглолт юм байна лээ. Манайхан бол Warrior Elite-ийн ороод ирсэн гэж санагдсан та. Энийг гошоныг харахаар л миний нэг дотроо арзагнаад уур үрээ болохгүй. Хойроос нь хөөж очиж заавал чамайг хорооно гээл. Ер нь эхэлсэн цагаас хойш энийг хороогоол тэгэл үгүй л ер нь нэг тиймэрхүү л зарчимтай явсан. Хэдий паниктэж байгаад Марселийн үлтэнд орсон боловч бафа гэж хэлж түүхтлээ бол авчин. Сайхан мэлхийг авчаад эхнэрээ хороочоод тэгэл алаад өгнө гэсэн чи айлынхны шиддийн хүч нь бол маш аюултай байна лээ. Хөгжлөн сайн болооч тэр ер нь аюултай шидийн хүчтэй байсан. Дөрмийн дагав тэгэл урдын айдал бол өөрийгөө бодно. Агуу бол хожих чинс бол 0% заадаг. Яг тэгвэл манайхан бүгдээр Warrior Elite-үүд байгаа. Ахынхаа акийг нэг гуйж авч тоглосон 4 настай хүүхдүүд шиг санагдав. Марселийн үлт нь ягаад чи нэг тийм ягаан туяатай болохоор би ингээд нэг ороод ер нь стандуулаад байхыг дуртай юм шиг байна лээ. Эдгээр бол намайг явцсан гэж бодсон. Гэхдээ хүү би бол хажууд нь байсаар байх болно. Одоо юу гэдэг вэ нэг дотор чин түрээсгүй амьдрын энэ гэдэг лөө тэрийг нэг хийн. Ийхүү түүнийгээ дахин хөнөөхөөр орсон боловч эхнэр минь ингээд газрын өрснөөс алга болчин хайшаа бүүмэд. Би бол алаагүй. Гэтэл сайхан нөхөр цаана бол ингээд хүндээ туслаа бафаан зов залжээ нэ. Зяа гэсэн сайхан гарьяа. Одоогүй штэ, тийм байхгүй штэ. Яад чи багтмаар ингээд Ром Сильвана нийт хайтек гэдэг хэрэг байгаа. Дугаар авах үндэслэл бол маш бага. Одоо лорд ормор байдаг. Хэн одоо урд нь гарч ротейт хийж мапа гэрэлтүүлж бүүмэд тэгээ зэрэг хэлэрдэх гэж байгаа энэ чинь ингээд мөн үрдийн адил 01 Марселийн хөлтөнд гүйж ороолоо надад. Тэгээд шууд Марселийг харахлаар дургу үрэл орж байгаа. Орсон боловч энэ айлын энэ стан гэдэг бол үнэхээр юм чухал. Тэр тусмаа миний авсан хэрэг бол хамгийн тохирохгүй зүйл. Стан авлаалвал тэгэл бурхныхоо шиваа шүү дээ. Тэгсэн яасан байх нь айлын Марсел өөрийгөө Белерийг Уранус гэж бодсон юм шиг байна лээ. Ингэж андуурна. Зэтгэрийн ч гэсэн ер нь бол жоохон хөөрсөн байна лээ. Хойноос нь хөөрөөд жоохон давраад те. Өөрийгөө буруу тооцоолоод даварж байгаа энэ шийдвүлнэ. Энээс хойшоо бол би ингээд камбэк хийнэ гэж амар бодсон. Ер нь бол камбэк хийх боломж нь ч байсан боловч мэдээж нэг эсрэг 9 болохлээр бол боломж бол байхгүй. Энэ дээр бол Мияг нь ингэж хөөж ороод ингээд маш тэсхий аргагүй амар дэмэж аваад унчин. Башин дотор бол снэк хэлж байгаад хариугаа авах гэж үзнэ. Зяадаг хойноос нь уг нь амжилттай орсон. Болоод үтээд ах шиг байсан. Цаанаас нь амар дэмэж ирж исэн болохоор болоод байглаа. Зяад ихсэн яасан байх нь вэ? Айлд чинь аимшигтай бүшлэгч хоёр итгээд мэдээр бүшилж явж байна. Амхандаа л өөрөөсөө гарч болох бүхнийг хийсэн ретригэж дарсан, зодсон, зөгсөн тэгсэн боловч айлынхан бол гуц гэж байлээ.
Чи энэ dark system-үүдтэй хожижвол би чамд мөнгө өгье энэ төргээ те. Тогломоор байдаг юмнууд орж ирээд болох. Тэгээ энэ хүү тэгэл defeat. Уг нь ингээ харахаар айл MVP-гээс илүү манайд бол 3 бронзи гэдэг цалтай. Бронзууд байна. За тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая guys. Баярлалаа.